Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их найдын хөтөлбөр гэж гарсан. 10 их найдын 2 их найд орчим нь бол жижиг дунд бизнес эрхлэгчдэр бол арилжааны банкудаар дамжиж очсон байна. Очихдоо ямар системээр явсан бэ? Гэхээр жишээлх юм бол 500 саяын зээл авах гэж байгаа юм байлаа гэхэд 50% буюу 250 сая нь 3% өгөөд үлдсэн 250 сая нь бол арилжааны банк өөрийнхөө санхүүжилтээр зээлжүүлэх процесс бол явсан. Энэ дээр бол бид нар бас тодорхой хэмжээнд засгийн газар сангийн хамт бол тодорхой хэмжээний шаардлага албан өгж ирсэн. За ялангуяа өнөөдөр олгож байгаа зээлүүдийн хувьд бол энэ жижиг дунд бизнес эрхлэгчид рүү үнэхээр очиж байгаа юу үгүй юу гэдэг дээр бол анхаарлын тэмдэг бол өнөөдөр хүртэл хэвээрэл байгаа. Энэ дээр бас тодорхой хэмжээний асуудлууд бол манай байгууллагын зүгээс бол байгаа болов гэж харж байгаа. Яагаад тэгэхээр тухайн одоо жишээлх юм бол нарийн ногоо, хүнсний ногоог ч юм уу яагаад Монголд тарих жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхэлж байгаа хүмүүс маань зээлийн өсөлтөөр өгөхгүй байгаа. Өхрийн ферм дээр зээлэхгүй гэж. Сүүний чиглэлийн ферм дээр зээлэхгүй гэж байгаа байхгүй. Энэ хүмүүс жишээлбэл манад хандсан. Сая судалгааны дунд гарсан Монгол улс уул малаачхуу орн. Гэтэл бясалганыхаа 80%-ийг импортоор авч байна. Тэр 80%-ийнх нь 45%-ийг бүгд найрамдах солонгос улсаас хангаж байгаа байхгүй. Бүгд найрамдах солонгос улс малаачхуу орн биш. Тэнд хязгаарч бяцлага гардаггүй. Нөгөө нэг орлуулагч уу тэр зүйл чинь гардаг байхгүй. Жишээлбэл цар тахлын үед нэг зүйл анзаарчихсан. Хүний хөдөлгөөнийг хориход хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр ерөөсөө дэлхийд дахны хүнсэл байсан шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд жишээлбэл засгийн газраас үгүй юм уу тодорхой албан тушаалтад эн чинь бол их цагийн дай юм аа гэж зарлаад байгаа шүү дээ. Тэгвэл дайны үед юу бэлдэх хэвтэй? Хүнсэл бэлдэх хэвтэй. Тэгвэл хүнсээ бэлдэж байгаа энэ хүрээндээ л тодорхой хэмжээнд тэр хүнсний чиглэлийнхаа үйлдвэр үйлчилгээ бизнес эрхэлж байгаа фермийн үйл ажиллагаа ялангуяа эрчимжүүлсэн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсрөө зээл олох ёстой гэж бид нар харж байгаа. Энэ ямар ч зээл олгодоогүй болох юм бол